өссөн төрсөн голынхоо эхнээс адаг хүртэл явж үзэн гэж өөртөө өгсөн эртний амлалтаа эцсийн эцэст би биелүүлсэн юм гэж бахархан бичсэн нэгэн хүнийг би гайхлаа. Хачин хүн ажээ. Өнөөдрийн ертөнц, өнөөдрийн нийгэм, өнөөгийн зуун бол том хот, техник, технологи, ашигт мэдээлэл, оюун ухаан, шинжлэл хувьслын зуун бөгөөд энэ хачин хүнд хаа нэгтээ байх, магадгүй газрын зураг дээр ч байхгүй байгаа жижигхэн горих түүний хөвөөг дагаж ядаргаат замаар зуны халуун өвлийн хүйтэнд олон хоног гийврэн алхах ямар хэрэг байваа. Хачин хүн ажээ гэж утга зохиол судлаач шүүмжлэгч энх хоёр нэгэн бичвэртээ бичсэн байдаг. Нэрэл өссөн төрсөн нутгийнхаа ихээс адаг хүртэл явж, ширхэг чулууг нь хүртэл танин гэдэг даяаршилд нөмрүүлсэн бидэнд тэр бүр буугаад байдгүй ойлголт бололтой. Гэтэл алтан гэрэл маань ажрах үгүй, аж төрөх нутгаан зорж амьдрах юмсан гэсэн бодолд олон жил дараатай явжээ. Энэ л бодол нь хөөхдөл төслөөр биелэлэн олж өвгдийн нутгаас агсан өвөгдөн дагаж өссөн алтан гэрэл гэр бүлээ дагуулan нутгаан зорж хөх давааны өвөрт хөөхдөл дүрлзүүлэхээр хөдөлсөн нь саяхан. Удам нутаг минь гэж ирэхэд нь өнөө цагийн буурлууд хүн сэтгэлээ дэлгэсээр өгцсөн. Зүлэг ногоорсон цусланд өөрөө засаж бууж байсан алтан гэрлийн гэр бүл намар, өвөл, хаврын ааш аягийг дагалдан уламжлалт ахуйгаараа амьдраад жил тойрчээ. Зүлэг ногоо зугуух нар ногоорч цуслантаа дахин буусан ч айлсан буу энэ хот айлаас алтан гэрлийнхэн маань наадмын дараа буцсан. Дөнгөж ирсний дараахан галууд сум үүсч байгуулагдсны 100 жил болж хот хүрээнээс төрсөн төгссөн олон хүн цуглаж энэ сум хэдэн жилдээ дарагдаагүй хүний хөлд дарагдж хонгор хайрхны үрд наадмын уухай цөөрайцсан. Алтан гэрэл номон хоёр маань наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулж, зохион байгуулж, хурсан олны нэлмээ сонрыг милааж, нутаг зоны ардуудаа хүндэтгэл юугаан өргөсөн. Монгол наадам бол монголчуудын бахархалд түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл мэлээ. Судлаачид Монгол наадмыг хүннүү гүрний нэгдсэн төр байгуулагдсан манай эртний өмнөх 1-2 дугаар зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бүх сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир юу гэвээс газар нутаг эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар байх ёстой гэж цэргүүдийн байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс эрийн гурван наадмыг зохиосоор иржээ. Өдгөө хотол олны баяр наадам, төрт ёсны уламжлал, өв соёлын хэлхээ болон үлджээ. Нар хур тэгшэрсэн сумын наадам, бэлэгтэй үгс хэлэлцсэн нутгийн зон, урам мэх уухайн дуу гин гон цангинанаар дүүрэн аж. Үрсээ дагуулan наадамдах алтан гэрлийн гэр бүлийн тогтож ярих яриа дагах заншлын нэгэн хэлхээ морины уяан дээр боллоо. Уяа морд хөвгүүдийн сэтгэлд тод буужээ. Гин гон дууч сэтгэлд нь хадсан мэт. Хизээ моргонж сурах, хизээ энэ хүүхдүүчийг гинго зээ татах тухайч асуугаад амжиж. Тиймээс алтан гэрэл дараа жилийн наадамд 2 хүүгээ хурдан морины нуруунд дээр гаргахаар шийджээ. Тэмнүх
Дараа жил морь онох, ордон морь онох. Энэ хүүхдүүд шиг яг хоёрын насны хүүхдүүд шиг онж байгаа байхгүй. Ордон морийг. Эсвэл мөх минийх онох уу? Ордон морь. За минийх дараа жил онош заа ордон морь. Дараа жил бэлтэж байгаа. Сая өсөө 2 шүлцсэн охин оноо явж байгаа зү. Харсан уу? Би хараагүй. Өсөө 2 шүлцсэн охин онж байгаа зү. Эмэгтэйчүүд бас октод бас ундаг байхгүй ордон морь чинь. Миний үшиг. Миний үшиг. Хэрвээ морь ингээ бүдэрх юм бол шууд ингээ жолоогоо татдаг байхгүй. Жолоогоо татдаг байхгүй. Тэгэх юм бол толгойг ингээ дээш нь татчих юм бол өөрөө ингээ босоод ирдэг байхгүй. Хэрвээ морь өлийн мүлийн бүдэрх юм бол ордон морь дрыг одоо ингээ зогсоогийн дил сүүлийн боодог байхгүй. Хойно хор. Амжилт. Наадам өнгөрч нутаг нэг л нам гүм. Уул уулсынхаа бэлд улирлаа даган нутаглаж, ахуйгаа даган үргэлжлүүлсэн өдөр хоногуд өнгөрлөө. Хөвгүүд нь морины нуруун дээр тэнцэж, отор нь үдэлдэж явлаа. Хөдөө тал хөх хөвгдийнхөө нутагт хөвгүүд нь хөрс суусаар л. Аав ээжийнхээ хөдөө очиж амьдрах шийдвэрийг дагаж ирсэн үрс нь өнөөдөр өөрсдийн гэсэн мөрөөдөлтэй, өөрсдийн гэсэн зоригтой болжээ. Тиймээс өдөр тутамд аав ээждээ туслана, өнжих завгүй хичээл сургуульдаа сурна. Завсар зайгаар нь төслийн ажилдаа оролцсон. За тэгээд боломж олдвол морь уяаны ажилдаа шамдана. Эргэх хүлэрлийн аясыг зөвхөн алтан гэрэл номон хоёр маань давсангүй. Үрс нь өөрсдийн ухагдхуун, өөрсдийн сэтгэлгээгээр таньсаар л. Тийш очиж буух юм уу? Ахад морь унаагүй юм уу? Яагаад? Айгаад байгаа юм уу? Айгаад байна. Тэдний сэтгэл хийгээд сэрэх үед ахуйн тогтож, тэсэд гарах тэсвэр хатуужил суусаар л. Эргээд харахад элэг зүрхэнд нь энэгшин суусан эгэл ахуйн аамдан суужээ. Ингээд жил үлэрч, жилийн өмнө зорьсон уяа морины нуруун дээр уралдах цаг иржээ. Дөмгсээ оролддог юм штэ. Галтруугаар аман зүйл хийвч гараан дээр энэ татах юм бол чи бүр ард татах шүү заа. Читрэх шиг амжлахгүй штэ. Бүр Аман амар зүйл. Нэг гараар ингэсэн чи хойшоо гэдэг юм штэ. Чи чөкчрөхгүйсэн штэ. Чөкчрөхгүйсэн штэ. Чи ерөөсө жодоогоо сул тавиад бүргнээсээ барайл. Гараан дээр тий. Гараан дараа ирсэн. Тэгжил гар. Тийм үү? Олдсон шүү дээ тий. Гараа бол. Гараа олон морьтой бас хэцүү. Ер нь тэгё. Очкоогоор гаргавал хэдхүү. Тоосон юм уу? Хөтлж гаргуулсан тэр хөө бас жоохон айгаад тийш. Очкоо юу? Очкоод сурцсан л тах. Очкоо. Миний дөө Эзнэр өгч. Мөрнийх нь тэр гаргана уу ахдаг. дээр үсрэхэн дээр ийшгээ зүүн тийш гарчаад байсан шүү дээ. Хэрвээ тэгэх юм бол ерөөсөө шууд тэр дорн жолоогоо салгаж барина шүү. За юм.
Тэгэл ийшгээ гарах гад далиж байгаа талынх нь эсрэг тал руу татаад Аваа суулхан тавил явуулчих. Тэгээ ер нь дагаад Хэвчүүдээс гарна гэж байхгүй. Тэр олоноор нь дотор. Өөрөө нэг татхаараа ингээ хазгаа татчих гаргаад байгаа. Хазгаа татчих гээд байгаа. Энэ сул тавьчих юм бол өрөөсөө гарахгүй юм яг байгаа л. Цаг идэж чинь. Өртнийхөө хоолыг хөлцөө 7 Өртний хоол яг цаг болж байгаа шүү хөө. за нэг хувцас авчих. Алтан гэрлийн том хүү бүх жанжин энэ жилийн наатамд уралдана. Дунд хүү 9 мөнхийн нас хүрээгүй учраа уралдахааргүй болжээ. Тэмээс сум тойрон байрлах зэн дуу татах нэгэн уяан дээр манай хоёр маргааш уралдахаар зэхэж суув. Гэвч санснаар нэг л болохгүй бололтой. Хашир уяачд, хашир унаачд бүх жанжин голсоор л. Багасаал хүлгийн нуруунд дээр тэнцээгүй энэ хүүг маргааш гэхэд наморин дээр тогтож уралдаж айдас юугаа ген гэхэд итгэхгүй байгаа бололтой. Уралдаан гэдэг ухта багчуудыг ч хашир суулгаж халгаа бүхнийг үзүүлдэг бололтой. Жанжаа чүүгээ шогшоод нийлч. Чи холхон тойрохгүй бол ингээ үргэн штэ Жанжаа. Тааш нь татаад явал та чи яах гэдэг юм бэ наашаа. Хайгаад. Чи сүлдэг мордуулж байхад айжсэн. Сүлдэг мордуулж байхад айжсэн. Энэ уралдаан дээр гэхэд юм дээр авахгүй шүү дээ. Гэтэл хин жанжин чинь сайн цагаашраагүй болохоор тий. Айгаад. Аав маав дэрэгдэнд байхгүй наа гасар гарч. Би сая нэг хэдэн юун дээр ажил дээр хажууд нь байсан гэж яхаа. Ялхраад өнөөдөр жоохон зайнаас харъя. Аав гарахад тэргээрээ таавал. Яг гарахт нэг сайхан 70 дондор пад гэж нэг хавсарчаад нэх гоё ингээл өнгөрөө өвчдөг шин. За амгаач л явуулж. Амгаач. За чи бүр ингээд гарынхаа булчин ингээд маргааш нь бариад байгаа хөө оройн яа туларчаад байна нэг тэгтлэн татаад байгаа. Сууч. Одоо шүү дээ. Ахнаар чи хэлж шүү дээ. Тэр чи ингээл татаал хоцроо шүү дээ. Нөгөө цуг гарч байгаа мордноос чи амар хичтэй гардаг байхгүй. Хэрвээ тэр хичтэй гарах юм бол шууд араас чи ингээл морич түлхээл хамаал та яадаг унгаа мортой чи унгаач шүү дээ. Чи ерөөсөө дараан дээрээ ерөөсөө амын ерөөсөө татчих болохгүй. Татах тусмаа аюултай байхгүй ойлгосноо. Яагаад? Харин хэлээд шүү дээ. Араас чи орж ирж байгаа мордор чи амар хичтэй орж ир мортой юутэй чи юутэй чи ингээл түлхээд хамаагүй шүү дээ. Ойлгосноо. Тэгээд хараа одоо ингээд олон удаа ингээд цаашаа гарах юм бол энэ морчин ингээд муудсан сорно шүү дээ. Хөөе. Чи ингээд барихтаа ингээд жолоогоо барихтаа инклин ингээд барьчихад байгаа байхгүй. Нэг гараа ингээд бүрнээсээ нугаар тарлагтаа барьчихаар
Тэгээ чи амын татчихар чинь наа чи нэг талын далийн өрцөв чи ингээд цааш халтаараа яваад гэж байна. Чи уралдаад гайгүй байранд ормоор юу ормооргүй юм. Аа. Тэгээд чи яга амын татаад байгаа. Морой явуулахгүй. Морой явуулж чинь тэр морьдрыг чинь гүйцэж төрүүлнэ үстэй. Амын татаадах юм бол явахгүй шүү дээ морьч. Ойлгосноо? За. Одоо маргааш шууд наадан явна. Тэгэхээр чи одоо ингээд татаад очихлоо. Татчихэв нөө очко. Очко. Татчихэв нөө. Хамаа юу? Тэ. Амар татчихэв. Донот ч юм уу. Дээр үед хүмүүс дэгдэг гэсэн юм. Өглөөний ингээд үүлээ шинжээд тэнгүүт ямар цусмын морь төрүүлэх нү гэдгийг ингээд хангаа дэлхийнхаа ингээд өвөл бараан өвөл гарч ийн үү эсвэл цагаан бүгэн өвөл гарч ийн үү ямар цусмын морь төрүүлэх нү гэдэг ингээд байгаль дэлхийгээ шинжээд бас мэддэг байсан байна. Тэгвэл та хараад Тэгтээ өглөөнийхөө тэр өдрийн нөгөө нэг тэнгэр мэднэ гэдэг шиг тэр өглөөнийхөө ингээ үүлийг хараа шинждэг байхгүй. Маргааш тэгнэ заяа. Миний хоёр хөөстөө онцчих заяа. Маргааш морьныхаа амыг сайн татаж яваа заяа. Үли мүли байх бүдэрхүү сайн хараад яваа шүү заяа. Ойлгосоо? Адуу төргөлж хонсон хөрөн илгэн уулсын оройд нар унжээ. Өнөөдөр наадам. Уралдан гэхээр урд шөнө нойрон хөрөхгүй байсан ч хизээ чин бүүмэд унтчихсан бүхэж анжин. Наадмын дэнжөөд морьдоо аваад хөтлөх уяачдыг харна суу. Миний морь өнөөдөр давхих болов. Би өнөөдөр давхиулж чадах болов гэсэн бодолд эргэцсээр. Морь хурдан уяа эвлэгүү гэсэн үгсийг хамгийн ихээр сонсч бариан дээр энэ л үгийг дахин сонсгосон гэсэн бодол байвч айдаст хужигдсаар л. Жил сараар улирлаар малаамаллан байх марчин ардуудын нуруу тэнийсэн 100 цагийн баяр цэнгэлийн уухай хадах энэ л хөндөй наадмын дэнж наадамчин олноо хүлээсээр. За, хэлсэн те. Захаасыг сайн санаж байгаа те. Юу вэ? Боломжтой л юм шүү дээ. Бүр таг. Амын сул тав. Амын сул тав. Дараа дээр ерөөсөө Ой, чимэр зээр үлдээт юм. Үш хараа яах вэ? Чи бэжсэн дээр биш үү? Гүү би даа. Аа? Чи тасч аваад яах вэ? Тэгээ би үлдээ гэж юу? Эсвэл хоёулаа цуг явъя. Тэгээд барайнд ирж байгаа юм чинь учир нь холдох байх та. Би ерөөсөө юу хүлээгээд байж суучихдаггүй шүү дээ. Хараад явж ивэл ч өөртөө. Яах вэ нэг үү? Яа чин тасч авч хүлээгээл байж би л авчихдаг. За Ам танцэд юу байж. Миний амар суулгах юм шүү дээ. За яхаа бүртгүүлж байлаа. Бүртгүүлэх юм. Миний хөө дүүгээ харцаараа мөнхөө. Ээж нь доошлцаа түрээ дээрээ. ихнээс аа ой чи нэг алтан гэрэл гамбар гэх. Хүүхд чинь даатгалтай юм шүү. Онцгой хүүхд хий. Манай хүүхд хүүхд нь бүгчэнж алтан гэрэл. Аа бүгчэнж. Оо шүү. Бүхний. Хөрөөний хэлэх үү?
Харьяа. Яа, нэгдүгээр баг. Нэгдүгээр баг. гинэ. Бүх жанж. Бүх жанж. Бүх үү. Оо. Зүсэн. Зүснэ халтар. Гарах хөл хамаагүй тахаар байж. Гаргаад мордор явна гүйтгэж гүтэлж байгаа мордор ягаад гүйтгэхгүй. Паркал хусыг гүйтгэв. Тэгэл яваад. Энэ ч ийм их юм аа. Бити татаараа илүү. Мордор ороод өгөөс харах шиг яваараа мэдөө. Яаж юм? Юу ч гайгүй. Түрүү орсон. Окей, 15. Гос болоо. 15 За, уяач гамбал хийсэн. Аль тэр тагаанаа юу? Аль Окей. Энийг аваад гар ажил хатаа. аль. Окей. Ой, таа. Түр анх удаа унжаад дүүнээс түүгээс харж оров. Таана байрн чигээ. Ай, нөгөө Алгаа буулаа их нөхтэй болох юм байна да. Ха. Яса. Ээч! Дүүг харж бүртгүүлчээд ирэх гэсэн заяа. Хүүш манаа үг яасан бэ? Манай өөр чон чадхааргүй юм байна. Аа? Барахааргүй юм байна. Яаж чи? Өөр айгаад ирс барахааргүй. Тэгээ яасан? Оо би захад явчих. болов. 96. Наймрын зүг үгүй. Тэр орд цаан тавьчихсан мөрөөрөө босчихчих. Тэр нэг алаг бүртээ залуу барьчих. Үгүй ээ. Ганцаараа явчих. Тэр явчих. Минийхөө. Занжаа. Занжаа. Бүрнээсээ битгий бараа минийхөө хоёр гараараа жалаагаа барь. Занжаа. Занжаа. Минийхөө дөрөөгөө урагшин чи. Хөлөө чи. Урагшаага чи. Алтан гэрэл номон 2 эдий хүүхдүүдээ ирсэн цагаас хойш дараа жил хурдан морь унуулна да гэж ярьж ирсэн ч яг тулаад ирэхээр нэг л айдастай. Ойр тойрных нь нэг л болохгүй байна гэж байсан ч болно гэж байсан хоёрын мань төвчээр алдагдчих гэдэг. Аргачгүй биз. Ардын ёсоо багаасаа уламжилсан багчуудтай энэ тэнцүүлэн нэг л жил хөдөө хөрсжүүлсэн үрээ давхилдаа гэд мордуулах гэж байгаа хойно. Тэмч гисэн үр хүүхдээ гэдэг бүхэн айдастай мордуулдаггүй ардын уламжлал гэж бий. Ингээд шууд тусч мах юм. Цаг ингээд ирсэн бүрээ ажиллах. Би тэнд байсан бол үдээд ухаж байгаа чи юу ярьж байгаа? Чи үлдэхэд гэх чинь гэж. Үгүй. Оо хайндоо бингон зэндэн урамшин хүн болдог хүлэг морднуудын уралдаан энхүү эхэллээ.
Харааны 6-аас хүлэгмөр дэргэх энэ лагшин Монгол хүн бүрийн багтал бишрлийг төрүүлнэ. Унаач үрсийн генгонд хүндий дүүрэн цойрайтж урт хүлгийн тос газрын уртыг туулахад багтал омогшлын дээд хоолойд тунан алсар. Төрмөл хийгээд яамал энэ л удамшил нас насаар нь ялган газрын холыг тохируулан уралдуулдаг Монгол наадамд л байдаг гэжээ. Нулимсан барьж ядан үрээрэн бахархаж багтах эцэг. Барианд ороод ирэхээр сандраад би өөрөө морь өдр гэдэг шиг тэгэхэд аргагүй. Ард нэг өөрөө авсан морь. Одоо энэ бас хэсэг ороод. За мөнхөө ямар ч байсан. Аренда Арчна уу гэж. Ийм ундаг явж байгаа ч. Гойд. Бариараа орлоо минийхөө. Ишээ ирчтэйгөө. Шаакашиг хүүхдээрээ тийхөө. ийшээ угаасаа сүр барианд ордог. Хүүхдээрээ. Дашуурдаараа гойдаараа. За. Замаар нь явуулаарай тийхөө. Ард нь ямар ч юм зогоомоор. Тийм гэдэл тэгээд л амархан амьдралыг өөртөө таарсан нь энэ гэдэл энэ нийгэмд эргэлзээгүй амьдарч болох ч гэлээ. Өөрсдийн үрээ хат сууж ахуйгаасаа суралцаж ахуйдаа зохицог гэж ирсэн энэ хоёрын маань зорилго ийм биелээ. Нулимстай, айдастай, багталтай, омогшилтой энэ жилийн наадам. Яагаад Монгол наадам гэж болдог тухайд ч бодож үзсэн тийм л өдөр. Хоёроо ташаартаа. Та ерөөсөө таксаагүй тасраагүй бүр ингэж яаж гараас ерөөсөө тархинд явсаар байгаа. Дондоо ороод идэгцээр байгаа. Сайн баахтай бүр амар хай. Хүүхдүүд стам ондог. бахархаад бүр ханахгүй байна. Чиний ард хэдэн өрөөс гэж бодсон. 6 тусаа морь шаардаад. Нөгөө штий. Яг танаа баттай маань бэрээр уучсан. Шууд уусгаа. Гүй мордод иччихгүй юу? Жоо, нүтрөөс баах шүү. Тэгсэн үү? Алины шийч нараа. Яа чи. Айлын том хүү бүхжанжин 3 дүүгийн ах энэ хүү өнөөдөр 8 настай. Арвч хүрээгүй энэ хүү алсаан бодож алсаан харж ирсэн аав ээжийнхээ өмг түшгэн бүтэн жил байжээ.
Бүхий л зүйлд бүх жанжин оролцож, бүхий л зүйлд дүү нартаа үлгэрлжээ. Нааш юм. Агаач юм мундаг байлаас тий. Яна нэг барьж. Бисмик байныг барьж тааж. Маргааш өнөөхөө одоо гоё болорно заа. Зүгүү. Агаач ямар мундаг байсан гэж. Үгүй. Агаач юм. Ээж нь Өөр амьсгал. чамаагаа сая байгаа гэдгийг саналаа гэдэг шүү. Ирийн цент хүрчихсэн юм шиг л ээж авдаа туслан ахуй соёлдоо суралцсан өдөр өдрөөр хичээх үрсээрэн аав ээж нь бахархсаар. Тиймдээ ч өнөөдөр энэ л өрхийн уухайг хадаан байж барай юунд орж ирсэн бүх жанжин ээж аавын бахархал дүү нарын үлгэрлэл байсан. Хүүгээ одоо яг ингээ өдий зэрэгтэй Шороо олчихгүй. Яач вэ? яг хүүгээрээ бахархаж штэ. Чамайг ингээ өдий зэрэгтэй ингээ уралдаад ирнэ гэж аав нь бодоагүй байхгүй. Том хүүгийнхээ унсан хүлгийн тоосонд даруулж, гингон дунд уяран бахтал бүхнээ харамгүй ил гаргасан номон маань дөрвөн хүүгийн ээж. Дөрөвт хүрээ өлзийгөө өгсөн өлгийн нутагта төрүүлсэн билээ. Баруун цаг 30 минут уг хүндрээ амьсгалаараа. Уг хүндрээ амьсгалаараа. Уг хүндрээ амьсгалаараа. За. Анх эрэхтэй ханиа түшин байж уламжлалаасаа суралцсан гэж ирсэн энэ л ээж өдөр өдрөөр үрстэн үлгэрлэх, үрстэн үлдээх ёс заншлаа өөрөө биеэрэн суралцсан юм. Ханиан түшиж, ханиан дэмжиж, ханьдан итгэсэн итгэл нь өнөөдөр дөрвөн үрийн харах хараа, бодох бодолд нь аргалын ута аагтай цай агт хүлгийн тоос ахуй байгаль ард түмний уламжилж ирсэн нүүдэлчин оршихуйг таниулсан дан ижи орчлонгийн нэгэн гэгээг нэмсэн. Гэлээч эхэндээ нэг жил гэж бодож байсан бол нэг жилийн дотор хүн ахуйн зах зүхтайч болохоос биш суралцаж дуусна гэж байхгүйг ухаарсан тэрээр нэгхэн жил штэ гэж хэлэх үгтэй болсон. Маргааш энэ айл нүүн өвлжөө бууцнаас ам биш, хаваржаа намаржааны нутгаас анч биш. Улаанбаатар хот руу буцаад нүүн. Тусалж дэмжсэн хот айл ойр тойрныхан болоод ах дүү нартаа баярлсан сэтгэлэн илэрхийлээд маргаашийн наранд буцах гэж байна. Аль хэдийнэ жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгээд сэтгэл их хөдөлж байна. Саяны бичлэгийг хараад бас зөндөө олон энэ хугацаанд бол мэдээж хүний амьдрал учраас жаргал зовлонтой зөндөө олон цаг хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ бидний үг дээдсээс уламжлан ирсэн энэ нүүдэлчин ахуйн соёл одоо бидний хизээч тасарж болохгүй энэ соёлын биед босов болвол манай бидний монголчуудын үнэхээр үндэсний дархлаа болсон зүйл. Тэгээд манай гэр бүл бол энэ зүйлийг одоо эмзэглэж явдаг. Хизээч одоо тэр галыг бөхөөхгүй одоо бадраахын одоо тулд одоо хөвгүүдээ дагуулад Баянгар аймгийн Галууд сумын цагаан цохот 1-р баг ирсэн байгаа. Ирсэн тэгээд аль хэдийн жил гаруй өнгөрсөн байна. Энэ бол маш том одоо дурсамж түүх. Энэ түүхийг хамт бүтээлсэн одоо айл сайхалтын та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд
ялгаагүй байжсэн чи микрофон өгчлөө. За миний хувьд болохоор нөгөө нэг одоо нөхрийнхөө талд хөдөө амьдрна гэдэг бол миний хувьд маш том зориг гэх юм уу те маш том шийдвэр байсан. Тэгэхээр би энэ шийдвэрийг амьдралдаа зориглож гаргасандаа өнөөдрийг хүртэл би үнэхээр баяртай байгаа. Тэгээд яг одоо би өөрийнхөө гэр бүлтэй байгаа юм шиг бидний бүх зүйлд хамтдаа байсан та нартаа айлготлоороо бүх зүйлийг хийдэг энэ Монгол өв соёлоо хадгалж авч үлдэж байгаа та нартаа маш их гялалаа, маш их зүйлийг сурлаа. Гэтэ жилийн дотор бол ингээд нүд ирэмхийн сурал өнгөрчт юм байна. Яна амир хөлг. Тэм ааги яг тэр нэг зүрхэнд нь хөхтөл яг ингээд байсан байхгүй юу? Маш олон жил ярьсан. Би захаан цохоод явмаар байна. Би хөдөө явж амьдрна. Тэгэл ер нь маш хилдэг байсан. Тэгээд тэр хөхтөлийг би унтраахыг хүсээгүй. Тэгээд энд зориглож гарч ирээд 4 хүүгийнхаа зүрхэнд бас нэг хөхтөлийг асаасандаа үнэхээр баяртай. Зураг авалт маань үүгээр өндөрлж байгаа ч гэсэн одоо маш олон хүнд хүргэхийн төлөө бид хоёр нь бас зүтгэнэ. Тэгээ та нартай маш их баярлалаа л гэж хэлээ да. Сэтгэл хөдлөөд нөгөө ярих гэжсэн бүх хүүгээ мартчихлаа. Үнэхээр их баярлалаа. Жилийн хугацаа бол ингээд бүр маш хурдан өнгөрлөө гэж хэлмээр байна. Тэгээд яг гоо бид хоёр энэ хөгтөл төслийг үнэхээр зоригндоо эхлүүлсэн. Мэдээж энэ төслийг ингээд үргэлжлүүлэн явхад зөндөө их одоо мэдээж хөрөнгө одоо мэдээж төсөв хэрэгтэй болсон. Тэгээд бид хоёр үнэндээ бол энэ төсвийг босгож чадаагүй зоригндоо гарсан улсууд бид хоёр анх Солонгос явж ажиллаж бид хоёр өөрсдийнхээ улаан гараар энэ төслийнхаа хамгийн анхны капиталыг бид хоёр өөрсдөө босгосон. Тэгээд яг хөө мэдээж эн чинь нөгөө нэг тэнэг зоригтой бас ингээд зориглоод гарчна гэдэг чинь бас ингээд цаашдаа арын юмнууд нь бас ингээд сайхан бүтгэл юм байна л та. Тэгээд амжилттай хөгтөл төсөл маань ингээд сайхан жаргаж байна. Гэхдээ энэ бол бид хоёрын зөвхөн эхлэл гэж бид хоёр харж байгаа. Зураг авалт дуусна гэдэг бол яг эхний 80% болол ерөөхдөө дуусчих. Одоо хотод очиод бид нар энэ авсан жилийн турш авсан энэ бичлэгүүдээ монтажлан, дууны найруулга хийн, тэгэл өнгө тавилт, пост продакшн, маркетингийн ажлууд, зөндөө их ажлууд биднийг бас хүлээж байгаа. Тэгээд бид нар уул нь сайхан баймаар байгаа боловч одоо хотод очиод нөгөө ажлуудаас чиглэхгүй бол бас цаг хугацаа бидний хүлээхгүй байгаа тий. За тэгээд та нартай маш их баярлалаа. Бидэд маргааш өглөө тэгээд энэ далаахтайгаа бид нар хотоос наашаага ирж исэн. Тэгээд далаахтайгаа одоо буцаж байна. Төсөл эхлэхэд хүлээж авч бүтэн жил үлгэрлэнд дагуулж, малч ухаанд суралцуулж, эргээд ирээрээ химэн үдэх энэ лэрхэн бол аймгийн сайн малчин Ганбаатар. Зуны дэлгэр цагтл амралтай тохируулан ирдэг байсан гийчдийн нэг болох алтан гэрэл гэр бүлээ дагуулan ирж ахуйгаа дагалдан амьдрын гихт нь анх итгээгүй. Ирээд амьдрах нутг нь байна. Түшээд тосох зон нь байна. Ахуйдан сургах амьдрах хуйн байна. Үрээдлэрвэл хүүшигэн тосоод авна гэсэн яг л нэг зангаараа тосоод лавсан. Хөхөдөл төслийн хүрээнд зураг авалт хийгдэх ёс уламжлалыг өөрийн уламжилсан жаяг үйлээрээ бүлэглэсэн. Бурууг нь буруу шааж, зөвийн зөвтгөж байж алтан гэрэл намун хоёрыг эргэх 4 цагийн эрхэнд малч ухаанд багч болов дадуулаад авсан. Энэ л хотойл нэгээсээ хагцах зовлон нэгийгэн хүлээж явахад жаргал сүлэлдсэн ах дүүс хотол олноороо нэгэ дэмжсэн тийм л нэг жил улиран өнгөрлөө.
Монголчуудын нүүдэлчин амьдрал тэр дундаа энэ л малчин ахуйг жилийн 4 улирал толцсон амьдрах хуйг нь бүтэн харуулсан өв соёлын нэвтрүүлэг үгүй ээ. Өв соёл гэж үүнийг хэлнэ гэд зүйлчлээд заажсан сэдвүүдээс сонгон авч хийж ирсэн нь саяхан. Гэтэл энэ л өв соёл уламжлалыг бүхэлд нь тээж ява малчин ахуйг бүхлээр нь толдох нь чухал гэдгийг ойлгож хөхдөл төслөө эхлүүлсэн Алтан гэрэл номон 2 маань ийм их ажлын ард гарлаа. Төслийн дуранд өрнөх амьдрал худал хуурмаггүй үнэн байж Монгол ухаан Монгол мэдлэгийн тухай яриа амилж сэрсэн тийм л өдрүүд байлаа. Хөх давааны өвөрт дүрлцсэн хөхдөл төсөл ийхүү өндөрлөө. Үлзийгөө өгсөн өлгийн нутаг минь баяртай. Үр хүүхэд чигээр хандаж тусалсан нутаг зоныхон дон талархлаа. Өв соёл үнэт зүйл үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй бүхий л үзэгч түмэндээ гялайлаа. Үйлс бүхнийг мань дэмжин ажилласан хамтрагч байгууллагуудаа талархъя. Хөх давааны өвөрт дүрлцсэн хөхдөл дүрлцсээр байх болно. Манай гэр бүлээрээ бид Авэстэй хаатай бид илгэн садандаа хаатай бид их ондоостай Энэ бол би